Сайн байцгаана уу? Нүүрний агшны дасгалын 17 хоногийн хугацаатай хөтөлбөрийн эхний хичээлийг эхлэх гэж байна. Эхний хичээлээр 5 дасгал зан, үүнээс хойш дараагийн хичээлээр хичээл тус бүр дээр 1 дасгал шинээр нэмэгдэнэ. Ингээд 17 хоногийн хугацаанд анхаарчны нийт 12 дасгалыг сурах болно. Мөн дасгалын хурд давтамжийг ажмаар нэмэж хөндрүүлэх болно. Хичээл нүүр халаалт, хүзөө халаалт, үндсэн дасгал, төгсгөл буюу нүүр сурлах гэсэн дүрээсгээс бүрдэнэ. Ингээд ихний хичээлээ эхлэе. За эхлээд нүүрээ халаана. Бид А, О, Ү, Э, И гэсэн 5 авийг хэлнэ. Нийт 5 удаа хэлнэ. Ингээд баг зэргийн сонголттой энэ авинуудыг хэлнэ. За үүнийг сонголттой хийж байгаа мэдрэхийн тулд чамархай дуугахын хэсгээр алгаараа дарж өгөөдэй. Эхлэе. А, О, Ү, Э, И. А, О, О, Э, И. А, О, О, Э, И. А, О, О, Э, И. Одоо амаараа П аваа гаргана. За П аваа гаргахын тулд уруулдаа хөндөсөн байна. Эхлээд 5 удаанаар хийж үзье. За эхлэе. Одоо хурдан 5 удаа хийж үзье. Одоо амныхаа дээд хэсгийг агаараар дүүргэнэ. Үргэлжлүүлээд одоо доод хэсгийг агаараар дүүргэнэ. За үүнийг ээлжлээд 3 удаа хий. Одоо сая дээр доор хийсэн бол хажуу талаараа хийж үзнэ. Ингэж байна. За үүнийг мөн 3 удаа хийж үзье. Одоо тойргоор хийж үзье. Дээд доод хажуу хэсгээс одоо нүдний чилээ гаргая. Үүнийг хийхдээ бол амаа баг зэрэг ангаагаад, толгоороо баг зэрэг гутаагаад тэгээд нүдэрээ дээшээ харсан байдал нүдээ одоо цавчна. Үүнийг хийхдээ одоо ингэж өрчлөө өрсгөж нүдээ ингэж анивчихгүй зөвхөн нүдэрээ цавчна. За харуулъя. Амаа ангаалаа, баг зэрэг гутаалаа, дээшээ харлаа, нүдээ цавчна. Одоо удаанаар хамтдаа 10 удаа хийгээд дараа одоо хурдан 10 удаа хийж үзье. Одоо хүзүүнд сонголтын хүзүүний ар хэсгийг эхлээд сонгоно. Толгоор үйл хэлэг гудаагаад тэгээд хүзүүгээ урагш суун. Эрүүгээр цээж рүүгээ шахна гэсэн. Энийг одоо 10 секундээр 3 удаа хийж үзье. Эхлэе. Хоёр дахь нь сүүлчээ. Дараа нь хүзүүний урд хэсгийг сонгоно. Ингэхдээ илүү сайн сонголт болохын тулд хороонуудаа энэ хэсэгт хүзүүний хэсэгт тавьж өгнө. Тэгээд 3 удаа дайж үзье. Эхлэе. Хоёр дахь нь сүүлчээ сонголт. Одоо хүзүүний хажуу хэсгийг сонгоно. Ингийн тулд одоо эхлээд 100 гараа толгойн дээр байрлуулаад нөгөө гараа мөрөөсөө хөдлөхгүй тулд гараараа сандалнаас барьж өгөх юм уу? Эсвэл тухайгаар нь арагш нь оглаад нуруундаа нааж өгнө. За ингээд ийм байрлалд 3 удаа 10 секундээр эхлэе.
Ингэж хийхдээ толгоо хит их гудаалгаж нугалж хийхгүй зөвхөн мөр үзүүний зай холдож гин гэж төсөөлж мөрөө мөн давхар сонгож байна. За хоёр дахь сонголттой. Гурав дахь. Нөгөө талаараа гараа тохоогоор нуглаад нуруундаа наагаад баруун гараа толгой дээр байрлуулад 10 секундээр 3 удаа хий. Хоёр дахь. Сүүлчээ. Үзүүний ар хажуу хэсгийг сонгоно. Ингийн тулцыг суугаад мөрөө дээш нь өргөж хөдлөхгүй тул сандлын доод хэсгээс барьж өгүүлнэ. Эхлээд баазар хажуу тишээ харлаа 45 градусын алуу. Тэгээд толгойн ар дээд хэсэгт гараа байрлуулаад доошоо сууруугаа харъя. Нөгөө гар болохоор нуруунд тохоогоор наалцсан байна. Эсвэл сандлын доод хэсгээс барьж өгнө. За ийм байдалд 10 секундээр 3 удаа хий. Эхлэе. Хоёр дахь. Сүүлчээ. Одоо нөгөө талаараа хийж үзье. Тохоогоор нуруунд гараа наагаад хажуу тишээ харлаа. Баруун гар толгойн ард дээд хэсэгт байрлууллаа. Сугруугаа харлаа, доошоо тунгалаа. 10 секунд 3 удаа эхлэе. Хоёр дахь. Сүүлчээ. Одоо хүзээний урд хажуу хэсгийг сонгож өгнө. Эхлээд хоёр гараа зүүн талд хүзээний доор байрлуулна. Ингээд мөн үлээр хажуу тишээ харна. 45 градус гэсэн. Таарсан байдаг. Зүгээ дээш нь сонгоно. За 10 секундээр 3 удаа хийж үзье. Эхлэе. Хоёр дахь. Сүүлчээ. Нөгөө талаараа давтъя. Баруун талдаа уруугаараа дарж өгөөд хажуу тишээ харлаа. Дэшээ үзүүгээ сонголоо. Эхлэе. Хоёр дахь. Сүүлчээ. За ингээд нүүр халаалт, хүзүү халаалт хийсэн бол үндсэн дасгалдаа орно. Үндсэн дасгал эхний дасгал нь бол духны дасгал, духны хөндлөн өршлийн эсрэг дасгал байгаа. Энэ дасгалыг хийхдээ эрхийн урагнаас бусад хуруунуудыг дадлганы хамт духны урд хажуу хэсгээр сайн нааж байрлуулна. Хөмсгөө дарахгүй хөмсгөний дээр хуруунууд байрлсан байна. За ийм байдал 3 секундээр 15 удаа хий. За эхлэе. 1 2 буулгалаа 3 буулгалаа 4 буулгалаа 5 буулгалаа 6 буулгалаа 7 8 9 10
1 2 3 4 5 За сүүлч 15-аас дараа 10 секунд барина. Хөмсгөө дээш нь өргөсөн ч ихтэй. Дээш нь өргөөд ирэхлээр 10 секунд 1 2 3 4 5 6 7 8 9 10. Дараагийн тасгал нь духны голын бэрхшээний эсрэг тасгал байгаа. Харин дээд харалтаа гурвалжин үнсгээр духны хоёр хажуугаар хуруунуудаа байрлуулна. Нэгтэй алгаар нүдэд дарахгүй. Гурвалжин хэд том байж болохгүй бага зэргийн гурвалжин үүссэн байна. Ийм хоол гурвалжин биш бага зэргийн гурвалжин үүсгэн. Алгаар сайн дарсан байна. Ингээд доод хэсгийг энэ гурвалжин үүсэж байгаа доод хэсгээ өмсгийн дотор тал гэсэн өмсгөө дээш нь тултлан тухруугаа шахна. Одоо үүнийг 3 секундээр 15 удаа хий. Эхлээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 За 15-ից 10 секунд барина. Эхлээ 1 2 3 4 5 6 7 8 9 10. Дараагийн тасгал нь дээд завх чангалах тасгал. Энэ тасгалыг хийхдээ дунд 7-оор 3 нүдний 2 угаар цахаар байрлуулад тэгээд дээд завхаа чангалах маягтай доошоо харна гэсэн. Өдөө бол анихгүй. 2 хуруугаа нүдний цахаар байрлуулад тэгээд доошоо харлаа. Доошоо харахтаа зүгээр доошоо харах биш. Дээд завхаа хүчил чангалах маягтай. За эхлэе. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 Сүүлчийн 10 секундээр нь 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараагийн тасгал нүдний тасгал байгаа. Нүдэрээ том арга тасгал. Ээж хүмүүс бол ингээд нүдэрээ том аргаж байгаа гэдэг нөгөө хөмсгөө ингээд өргөө тухайн үрчилгээд идэвхжүүлэхийн тулд хөмсг тухан дээрээ хуруунуудаараа сайн дарж өгнө. Тэгээд ийм байдал нүдээ аль болох том харна. Үнийг 3 секундээр 15 удаа хийж үзье. Эхлэе. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 Одоо 10 секунд барай. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Дараагийн тасгал нь хацар чангалах тасгал байгаа. Энэ тасгалыг хийхдээ амаа О хэлбэрт оруулж хангай. Тэгээд доод шүдний дээр 7 дунд хуруунуудыг байрлуулна. Энэ үндсэн байрлал 7 дунд хурууныг хацраараа одоо шахаж түлхэж өгнө. Харуулъя.
Тэгээд дээд уруулыг оролцуулахгүй хөдөлгөөний тулд эрхийн уруугаараа дарж өгнө. Гэхдээ би ингэж хийх юм бол сайн харагдахгүй учраас би болохоор эрхийн уруугаа дарахгүйгээр хийж харуулна. Ламаа О хэлбэрт харуулсан байдлаа хадгална. О хэлбэрийн мартаад гарагш нь ингэсэн байдал. Ингэж хийж болохгүй. Яг 3 секундээр 15 удаа хийж үзье. За эхлэе. Арван тав удаа хийчээд 10 секунд барина. Эхлэе амаа хэлбэрт оруулаа. Одоо үндсэн дасгалаа дууслаа. Одоо дасгалын явцад нүүр ингээ зарим хэсгээр чангарах гэдэг учраас үүнийг суллах дасгал хий. Эхлээд нүүрээ толгоо үл ялэг доош удаалгаад тэгээд амаа амьсгал гарангаа хацар энэ хэсгийг одоо сэгсэрнэ гэсэн үг. Толгоо нийлнэхээс илүүтэй мөрний урд хэсгийг сэгсэрнэ гэсэн үг. Толгоо маш хүчтэй сэгсэрх юм бол дотор мөх оргино, толгоо оргино. Тийм учраас толгоо ба зөвхөн энэ хэсгийг сэгсэрч байгаа гэсэн. За эхлэе би харуулъя. За одоо уруулаараа амаараа тургана. Уруулаа үл ялгч хийсэн байна. Ингээд нийт 5 дасгал өнөөдөр үзлээ. Тэгээд дараагийн хичээл дээр бол нэг дасгал нэмэгдэн мөн өмнөх энэ нэгдүгээр хичээл дээр үзсэн дасгалуудын тоог бас нэмж явах болно. Тэгээд дараагийн хичээлээр уулзцгаая. Миний гэрэлт нүд гэл бодсон том орч болтгоо.